26 оны 1 сарын 27-ны өдөр 212239 давхцсан эрийн энерги давмгайлсан өвлийн адаг сарын шинэ 9-нд Монголын Ахмадын холбооноос Ахмадууд одоо төр засагт хандаж шаардлага тавьж байна. За энд бид гурван үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээр бол энэ цагаан сарын өмнө Ахмадуудын одоо доод талын дэтгэврийг нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байгаа. За энэ шаардлагыг 26 оны 9 сарын 25-ны өдөр Монголын Ахмадын холбооноос энэ төр засгийн өндөрлөгт өгсөн албан бичгээр энэ сонирдуулах шаардлагаар хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол одоо төр засгийн бүрэлдэхүүн, ерөнхий сайд, ерөнхийлөгч, улсын их хурлын дарга энэ асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас одоо даруйд энэ Ахмадуудын төлөөлөл өнөөдөр энэ асуудлыг ингэж хөндөж дахин одоо шаардлага өгч хатуу сануулга өгч байгаа юм. За энэ сануулга өгч байгаа үндслүүд нь бол одоо та нар өөрсдөө мэдж байгаа. Үнийн өсөлт дамгаалчихсан. Инфляц нэмэгдсэн. Тэгээ өнөөдөр одоо өчигдөр өнгөрсөн хонд гэхэд 150 мянгаар авдаг хоньны ууц өнөөдөр 500 мянгад авч болохгүй. 600 авцсан байна. Тэгээ яаж энэ хүмүүсүүдийг энэ одоо Монголын хүндэтгэлийн цагаан сарыг тэмдэглэгээд байгаа юм. Яаж ахуй амьдралаа зохицуулгээд байгаа юм. Бид тэр одоо өндөр үнэтэй эм тэр хүнсний хэрэглээг ярихгүй байна. Зүгээр үр хөвгтэйгээ боломжтой нөхцөл нэг Монгол ёс уламжлалаар цагаан сар хийчихээ гэж хүсэж байгаа юм. Гэтэл бол энийг өнөөдөр одоо энэ төр засгийн удирдлагууд ойшоохгүй боломжгүй гэж одоо үзсээр байна. За бид бол маш их боломжтой байгааг нь харж байна. Та нар сая одоо зөвхөн одоо эрчим хүчний одоо тэр удирдах хүрэлтгүн тогны үн нэмээд 550 тэрбум болоод 450-ыг өөрснөө хармайлсан байна. Энэ одоо болох асуудал. Дээр нь одоо сая та нар оюу толгойн сонсголыг сонссон. Тэр оюу толгойд өдөрт байна 10 тэрбум төгрөг төлж байгаа. Яагаад тэгээ одоо тэр нь энэ жилд бүр 14 тэрбум болно гэж байгаа. Өдөрт шүү дээ. Тэр мөнгөийг чинь яагаад бидэнд өгч болдгоо. Яагаад гэвэл одоо энэ оюу толгойгоос тэр 90 онтойгоос тэр Австралийн гөгшчүүд Монгол зугаалаад явж ш. Тэр оюу толгой мөнгөөр тэр Канадын нөхдүүд одоо Ахмадууд тэр оюу толгой одоо мөнгөөр хувьцааныхаа мөнгөөр аялаад байна ш. Гэтэл бид одоо үндсэн хууль заасан 6-гийн 1-ийн дагуу тэр газрын баялаг ард түмний мэдл. Тэгээд заасан байл. Гагтгүй ард түмний мэдл гэж байгаа ш. Тэгтэл одоо тэгээд өнөөдөр 1961 онд хүн болгон дээр дэтгэврийн сан нээсэн. Өнөөдөр 65 жил болцоод байна. Тэр мөнгө хаачив. Тэр мөнгө хаалцсан. Ийм одоо байдлаар энэ хулгай зэлгээгээ багасгаад тэр оюу толгой дээр одоо бид нар бол одоо хэрвээ энэ асуудлыг цагаан сарын өмнө шийдэхгүй бол оюу толгойг ажилуулахгүй. Тэг шийдэж байгаа. Ахмадууд. За ийм л одоо шаардлагуудыг бол өнөөдөр тавьж энэ одоо хэвлийн хурлыг одоо явуулж байгаамаа. За тэгээд бид нэр 2026 оны 1-р сарын 27-ны өдөр энэ хэвлийн баг хурлыг хийж чинь тэгээд 2025 оны 5 сараас үргэлжлүүлээд чимээгүй жагсаал Ахмадууд хийж өнөөдрийг хүртэл Монгол улсын засгийн газрын ордны баруун талын хаалган дээр үргэлжлүүлээд жагсаал цуглаанаа үргэлжлүүлээд хийсээр байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд 21 аймаг 330 сум баг нийслэлийн 9 дүүрэг хороо багийн Ахмадуудын тэтгэврийн доотлын хэмжээг сая 500 мянган төгрөг болгохыг шаардсаар байгаа. Тэгээд ажлын өдөр 1-ээс 5 дахь хооронд 12 цагаас 14 цагийн хооронд бол жагсаалыг үргэлжлүүлж бас өвлийн цаг холбогдуулаад бид нэр бас хувааруудыг өөрчлөөд яваад байгаа. Тэгээд одоо бол үргэлжлүүлээд бас Ахмадын маань тэтгэврийг
энэ цагаан сарын өмнө Монголын ахмадын холбоотойгоо хамтраад бас шаардлагуудыг Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд Зандан Шатарт мөн Монгол улсын хурлын дарга учралд албан бичгүүдийг бид нэр өгж байгаа. Тэгээд өнгөрсөн онд 25 онд 9 сарын 5-нд ахмадуудын төлөөлөл ахмадын холбоо бас энэ шаардлагуудыг өгсөн байгаа. Инфляцтай уялдуулаад ахмадын тэтгэврийн асуудлуудыг доотлын тэтгэвртэй ахмадуудыг нэмэгдүүлье гэсэн тийм албан шаардлагууд өгсөн мөлий. Бид нэр бас ахмадын холбоотойгоо мөн Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч буюу түүний удирдлагуудтай бас уулзаж хамтдаа энэ жагсаалт цуглаан зохион байгуулах ажлуудыг хамтдаа хийхээр бас төлөвлөөд 21 аймаг мөн 330 сум нийслэлийн 9 дүүрэг хороо багийн ахмадууд маань энэ нэгдэж жагсаалт цуглаанд оролцохоор бүх зүйлүүдийг төлөвлөөд зохион байгуулад явж байна. Тэгээ та бүхэн маань бас энэ гэр бүлүүд одоо залуу гэр бүлүүд маань бас энэ ахмадуудынхаа тэтгэр тэтгэмжийн асуудал дээр санааж авж байгаа бол бүгдээрээ идэвхтэй бас оролцоорой. Дуу хоолойгоо ахмадууд маань илэрхийлж байгаа 21 аймагаас бас сумдуудаас илэрхийлсээр байгаа. Тэгээд бид нэр ахмадын холбоонд 21 аймгийн төлөөлөл холбооны тэргүүнүүдэд мөн нийслэлийн дүүргүүдийн ахмадын холбоотой ингээд үргэлжлүүлээд энэ жагсаалт цуглаанаа үргэлжлүүлээд хамтдаа хийнэ. За тэгээд манай өтөрийн за барайч. Энэ төвийн 많이 해요. За юуны төрөнд энд хорон цугласан ахмадуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд бидний гол зорилго бол ерөөсөө тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгохын төлөө одоо анханасаа жигсэх гэсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш бид нэр олон сар явж байна. Ер нь энэ төр засагч ер нь анхаарч хайхаж биднийг одоо хүн гэж оцгоош болж одоо ер нь ахмадуудыг ер нь бараг хөсөр хаяж байгаа юм шиг байна. Тэгээ бид нар бол одоо тэмцлийг бол ер нь янз бүрийн одоо хэлбэрээр үргэлжлүүлнэ. Энэ цагаан сарын өмнө одоо юу тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр бид нар одоо энэ орон нутгийн хөдөө орон нутгийн ахмадуудтай ахмадын холбоодуудтай энэ нийслэлийнхээ одоо Монголын ахмадын хороотой юу Монголын үйлдвэрчний өвлөлтөд хамтарсан гэрээ хийгээд одоо бид ингээд юугаа явуулж байгаа. Тэгээ юуг бол бид зогсоохгүй өргөжлүүлэн тэмцэн бид хэдий энэ сая 500 болгоно тэр болтол бид энэ тэмцлээ зогсоохгүй. Бид одоо олон удаа шаардлага хөргүүлсэн. Одоо засгийн газарт Зандан Шатар болсон ерөнхий сайд Зандан Шатар за улсын хурлын дарга ерөнхийлөгч гээд одоо бид нэр ер нь шаардлага өгөөгүй юу байхгүй гэсэн. Ерөөсөө тэрийг авч хэлэхгүй одоо ямар ч тийм ахмадууд бид одоо ер нь хүн биш болсон юм уу? Яасан энэ одоо хүнээс гадуур болсон юм уу? Ер нь бид нэр их гайхаад байгаа. Тэгээ одоо ер нь энэ юунд улсын хурлд одоо дахиж бид нэр юу өгнө шаардлага өгнө гэж бодож байгаа. За тэр яах хөтэ зэрэг одоо бид үйлдвэрчний хороо ахмадын хороотойгоо хамтраад нийлж байгаад бид зүгээр дангаар явах нийлж байгаад одоо тэр 300 одоо 30 сум 21 аймаг тэр нийслэлийн 9 дүүрэг багуудын хамтарсан тийм одоо юу шаардлага хөргүүлнэ. Энэ хэрвээ шаардлага хөргүүлээд энэ шаардлагын маань хариуг нэгэн яралтыг өгөхгүйд бид ерөөдөө тэмцлийн хурс хэрвээ чиглэж гэж байна. Хурстай бүр хүнд хэлбэрээр бид нэр юугаа тэмцлээ өргөжлүүлнэ. Одоо өөр ямар ч арга байхгүй. Тэр үед эсвэл бид хамаагүй тэр одоо олон улс хүний эрхийн байгал юу байж юм. Тэрэнд бид нэр тэр өлцгөн зарласан одоо нүсгэлсэн яасан бүх зургаа явуулаад тэр энэ төр засыг өсөхгүй бид олон улсын хүний эрхийн байгууллагад хандаад одоо юу яана. Одоо Монголын төр засаг ингээд ахмадуудаа хөсөр хаясан байна оо. Биднийг одоо яаш гэж ингэж төр засаг өсөхгүй бид өсөхгүй ердөө. Ингэж бид нэр тэмцлээ өргөлүүлнэ.
Тий. За. Тэгэхээр нөхдүүдийнхаа одоо тэтгэвэр нэмэгдүүлэх энэ хүсэлт саналтай бол би адилхан саналтай байгаа. Энэ дээр бол би бас үүнээс гадна нэг өөрийнхөө санаж явдаг. Заавал тэтгэврийг нэмээд явах биш. Заавал одоо цалинг нэмээд явах биш. Өөр нөгөө талаас нь бас авах арга хэмжээ байна. Энэ л одоо төр нийгэм ард түмэн бүгдээ хамтдаараа хансуу шамлан орох хэрэгтэй хэдийд асуудал байна. Нэгдүгээр тул яг хөө энэ инфляцийг хазаарлан зогсоох хэрэгтэй. Нэг ярихаас биш бодит байдал дээр инфляцийг хазаарлан зогсоож чадахгүй байна. Тэр энэ инфляц юунаас гараад байгаа юм бэ гэдэг нь энэ бол хүмүүсэд төрсөн тэр ад биш шулуус чөтгөрийн хязгааргүй баяжих гэсэн шунлаас болж байгаа. Шунлаас болж байгаа. Энээс болж энэ бүх юмны үнэс энэ инфляц хөргөж байгаа. Тэгэхээр энэ шунал гэдэг ямар юмд байдгүй гэдгийг 1867 онд одоогоос 200 жилийн өмнө Английн Quarterly Review гэдэг улирлын мэдээ гэсэн сэтгүүлд ингэж бичсэн байна. Капитал бага ашигаас үхлээ айд. Харин боломжийн ашиг харагдвал сортус хийдэг. 10% хангалттай байвал яаж ч ашиглахад бэлэн. Яаж ч одоо элдвүүлэхэд бэлэн. 20% хүрэхэд эрс шийдэмгий болж ашиг 50% давах юм бол хүзүүгээ булгалахаас сэхгүй болно. Ашиг 100%-аас давах юм бол хүний нийгмийн бүх хуулийг зөрчих юу ч биш болж 300% гэвэл дараа нь дүүжлэлт орох байлаач үл тоож аливаа гэмтэргийг шууд үйлдэх гэж. Энэ юм бол капитализм оршин тогтносон капитализмын үрдэгч болсон тэр феодализмоос эхлээд тэр олон булаан эзэлж бие биенийгаа дээрэмдэж юусан дэлхийн нийтээр явж юусан дайнаас өксөгөөд ол зашигын төлөө юу ч хийхээс босхгүй араатнаас дор ийм хүн төрөлхтний соёл бий болжээ. Ийм соёл иргэншил бий болж. Тэгэхээр бид нар өнөөдөр оюун ухаанд хүн гэж байгаа. Бид тэр байтугай хиймэл оюун ухааныг хийж байна. Бид бурхан гэдэг юу гэдгийг таны мэдээд түүний эдисүүдийг хийж эхэлж байна. Сүнс гэдгийг таны мэдээд бид амьдралынхаа утга учирыг тэнгэрлэг, гэгээлэг сайхан ирээдүйрөө залж чадхаар болж байна. Тийм учраас бид бол энэ эдээр засаглах гэдэг тогтолцооноос үлдээд өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид оюун ухаантай хүн бол бид оюунаараа залах тогтолцоонд хэрэгтэй. Өнөөдөр бол эдээр засаглах, эдийн эрх, хүний эрхийг ноёрчихсан энэ эдийн эрхийг хамгаалсан хууль зүйтэй ийм буруу тогтолцоогоор яваад байна. Эний шиг бүр их эзэн бүрнийг байгуулж ирсэн Чингис хааны үр садууд хэлж байсан байна. Тэр суурин иргэншлэр яваад. Тэгэхэд тэнд бол хүний эрх биш эдийн эрх ноёрхдаг болсон. Ийм байсан. Би ингэж хэлж байсан байна. Малчин биш хүмүүс юу хариуцж байгаа нь мэдхэд тунуугдвал тайл хүнгүй байна. Монголоос ялгах тэмдэг нь хамтын хариуцлагагүй байна гэж. Хүний эрх ямар байхыг эдимс шийдэж байна. Эдимс ямар байхыг зоос мөн шийдэж байна. Хүнийг эдэд хариуцвал бас хижи байхаас гайших бай. Хижи гэдэг харахад хүнтэй төстэй зэрлэг гөрөөсийг хэлдэг. Энийг та нар мэдэх байна. Эхний өвдөсөн гэж нэрлэдэг. Тэгээ эцэстний хэлэхэд хүний эрх биш эдийн эрх ноёрхчихжээ. Эдээр өдөрт хэмээх эгэлгүй мунхлыг яана вэ? Амьгууд амьдыг сахируулчихад өдөрдөгч гээд яана вэ? Амьгүй нь амьдыг өдөрд бас амьдрал яах вэ гэж. Яг энэ өнөөдөр ганц манай Монгол биш хүн төрөлхтөн дэлхийн нийтээр ийм байдалд орчод байна шүү дээ. Өнөөдөр ямарваа нэгэн ерөнхийлөгч тэр одоо ерөнхий сайд төрөө нийгмийн эх орноо авшиг шинийг ганц эд мөнгө шийдэж байна. Бүгд эдийн бол хамгийн баян хүн бол эд мөнгөнийхөө хамгийн одоо бол юу ч хийхээс боцохгүй. Тийм учраас энэ инфляцийг одоо хазаарлаа. Үүнийг одоо ерөнхий сайдын тэр цэгцэрэх хөдөлгөөн одоо ийм хамааруулаад бүх нийтийн үйлс болох хэрэгтэй. Төр ард түмний бүх нийтийн үйлс болох хэрэгтэй. Тэр бид инфляцийг ямар нэгэн хазаарлах чадах юм бол салин нэмэх хэрэггүй, тэтгэврийг нэмэх хэрэггүй, нэмсэж тухайн үеийн шаардлагаар боломжийн хэмжээнд нэмж болно. Одоо нэмлээл бол маргааш нэг өдрөөс нь эхлээл одоо тэр номингийн том шүлжээч гэдэг юм уу, оргилын шүлжээч гэдэг юм уу, ингээл бүгд юмныхаа үнийг нэмээд эхэлнэ. Хэдхэн сарын дараа бах байдгүй. Дахиад нэмэх шаардлагаар болно. За Монголын ард түмэнд энэ өдрийн амрыг ярья. Энд хорон зугалсан хэвлэл мэдээллийн сайхан монголчуудаа ад жаргал хүсье. Удахгүй бид нар гал морин жил авахч авах гэж байна. Манай ерөнхий сайд
Зандан шатар Давсын жолгон дээр Монголд очиорой. Бид нар 820 жилээр энэ төлөх гэж байгаа. Бид нар их эзэн Чингис хааны их өргөн удам нутагтай Баян орон гэдэг. Баян оронд нэг 600 энэ наагур цагуур ахмадууд насаараа ажилласан мөнгө авахгүй айл 8 сар өөдөж чадсангүй. Одоо тэрний хүүг нь бүр тэглээ. Хүүг нь бүр тэгл. Одоо бид нар хүүг нь багсах гэдэг байсан бол тэглүүлнэ. Ерөнхийлөгч хөрөлсгүүд хандж хэлэхэд ард түмэнтэйгээ нэгдээ. Өнөөдрөөс эхлээд хөрөлсөх Зандан шатар Нямсрын учрал гуравтай бид нар нэгднэ. Тэгээ болохгүй л өстой олон улсын эрүүгийн шүүгт хандна шүү. Гадаа ямар хөтөн байна? Ордныг тойроход ямар хөтөн байдгийг. Тэрийг мэдж байгаа хүмүүс яг тойрч алхаж байгаа хүмүүс нь мэднэ. Тэгээ энэ ард түмнээ дэндүүх басж хагаад ард түмэн цагаачлаад дууслаа. Гадаад байгаа монголчууд нь Монголд ямар байна гэж өнөө худаан мэдээллийг та нар ялгаад салгаад яг нэг Чингисийн удмын монголчууд юм бол энэ нэг 12 хоног сайхан сурчлаа. Монголчуудын сүүл шүү. Гал морин жил утгад та нар эх орныг нэг эвэнд н ороод атах сэтгүүлчтэй. Бид нар ивтэй байна. Ахмадууд хоорондоо хагараагүй шүү. Ахмадын холбооны Сүхбаатаргоо бидэрт боломж гаргаж харилцан ярилцж байгаа. Бид нар хоорондоо ялгаатай үзэл бодол байгаа. Бид нар сая 500 мянгаас буухгүй. Сая 500 мянга бидний амьдралыг хангах мөнгө бас биш. Бид нар өөрсдөө хөдөлмөрлөнө. Тэр зэрэг албаагаад 38 39-т дэвтүүртээ гарч байгаа аавын октод хөвгүүд бизнес хий гэж байна. Тэднэрт дэвтүүртээ гарсан штэ зээл өгөхгүй. Голомт багны тэр захирал баясгатан болохоор их ордын гишүүдийн талтай хамтраад алт ачдаг, нүүрс ачдаг, төмөр зам дугаан авчирдаг, зүтгүүр авчирдаг, том төсөл эргэжүүлдэг. Тэгээ тэрхүү болохоор мөнгө нь байдаг. Биднэрт нөгөө жижигхэн мөнгө тараахт бодрогоо мөнгө штэ. Монголчуудыг ботолж байгаа юм чи мөнгө ботолж штэ. Мөнгөний ялгаа, нүдний ялгаа. Тэгээ дулаан газар очиод өвлжчихдэг. Тэгээ одоо энэ хууль зүйн сайд их хоёр ярьж штэ. Сар боллоо дулаан газар очиод их хурлаа ярьж суугаач гэд. Энийг зогсоох хэрэгтэй штэ. Их орн хэрэггүй бол бид нар их орондоо эзэн болъё. Бид нар нам даахгүй. Монгол ардын ардсан нам хоёр бол ард түмнээр тоглож байна. Тэрний хажууд нэг жижиг ногоо нам. Тэр үндэсний өвсөл номтой хоёр. Дор чанд хажуудаа 10 жилээр хүмүүсийг бэлтгэж байгаа юм. Эрчим хүчний өмнөийг бид нар хэрэглээг өгөхт хэрэгсэн юм шиг үнийг бичээд. Бид нар нарны цахилгаан станд амьдраагүй шүү. Энэ цахилгаан стандуудын мөнгөийг ахмадууд төлж өг. Хулгайлсан дээрэмсэн бүх юмаа биднэрт өг. Бид нар дэвчээртэй үлэн. Амьд явахын тулд бид нар тэмцэн. Эх оронтойгоо үлдэн. Намаас дээгүүр ирээ шүү тэр. Намын дарга нар биднэрт хамаагүй шүү. Тэгээ та бүхэн уламжлаад энэ эх ордын төсвийн байнгын орны дарга Наранбаатар тэр байнгын оргоо уралдуулж тэр жавхланга энэ банкудад үүрэг өгч. Ахмадуудын зээлийн хүүг тэгл бид нар зээлийг бүр юу яа гэж хэлээгүй шүү. Ерөнхийлөгчийг зарил гаргаад ингээд өршөө гэж хэлээгүй шүү. Тэрийг сайхан дэмжиж өг. Бид нар дараагийнхаа ямиг хурц ширүү хийнэ гэж маш олон удаа хэлж яхад дэндүү басч бас болохгүй шүү. 18 аймаг хөдөөний хүмүүс цагаан сараа сайхан хийчихэд хавар хөрөөд ир. Ярилцаад болохгүй бол бид нар жинхэнэ эцсийн арга хэмжээ аавна шүү. Эх оронтойгоо үлдэхийн төлөө үзэн шүү. За юм байна. За оюу толгойн талаар хэдий үг яриа. За манай оюу толгой бол үнэхээр одоо улсынхаа хэмжээнд маш том одоо улсынхаа биш бүр дэлхийн хэмжээнд маш том дэлхийн бараг 5-д нь багтдаг тийм том толгой байхгүй юу? Гэтэл манай энэ төрийн хамт цадгүй луйвэршингууд яасангүй луйвэрийн гэрээ байгуулад анханасаа баахан авилгад авцсан нөхөр баяр цогтой хин сайхан бэлэг эднэр. За тэгээ зөндөө хүмүүс эндээс авилгад авцсан байдаг. Тэгээ энийг мэдсээр байж энэ Монголын шүүх цагдаа прокурор авилгатай тэмцэх газар ямар ч тийм арга хэмжээ тагнууд магнууд авдаггүй. Одоо хүртэл. Одоо баярыг харалтаа сая яасан нөгөө юуны оюутлогоо хэлэлцүүлэг дээр Батнайрамд тэргүүтээ хэдэн залуучууд хэлэлцүүлэг явуулдаа.
янз янзын юм ярьлаа, янз янзын юм хот өнгөж гаргалаа. Тэгсний үр дүн өнөөдөр хаач байхгүй. Юу гэсэнгүү бид нар одоо хэдэн ахмадууд одоо оюу толгойгоо сайн мэддэг болсод нь болоо. За энэ оюу толгойг одоо энэ Ирэтэнтэй гэдэг дэлхийн 1 номерын лов иршингаас одоо авъя. Хаагаад өчгөө ерөнхийлөгчөө оюу толгойгоо хаа. Ядаж устаа авъя. Усыг бол одоо нэг секундэд 800 литр ч үлээ тийм штэ. Усны тооцоо моцоо байхгүй. Тэгэхээр Ирэтэнтэй гэдэг лов иршин бол одоо жинхэнэ оюу толгой хөрөнгө оруулагч биш. Зээл зүйчлагч энэ дэлхийн 1 номер хулгайчид уурдуулчаад байгаа учраас энэ төрийнхэнд хэлэхэд ханд саддгүй уурчингуудаа та нар энэ оюу толгойг шууд одоо хаа. Одоо энэ 31-нд нэг хэлцүүлэхдээ юутаач гинэ одоо шууд хаах хэрэгтэй. Та нар зүгээр нэг усыг аваад үз. Одоо цаан чи яаж энэ усны халбар байхгүй болоод энэ говийн оюу толгойгоос болоод говийн бүс тэр чигээр усгүй болох чинь. Тийм учраас яг хөө бид нар ерөөсөө монголчууд бүгдээрээ нэгдэж чадахгүй байна. Нэгдээд ерөөсөө энэ оюу толгойг хаадах нь чухал. Одоо эднэрээс юу ч хүсээд нэмэргүй. Тэр Батнаримд эднэр одоо 50 хэдэн хувь мөвгээд донгодоод ахиад ашигтай адилхан тийм байхгүй шүү дээ. Ахиж битээ Ирэтэнтэй төлөгдүүлээ. Ерөнхийлөгчөө хаагаад өгөөч гэж хэлээд байхад ерөнхийлөгч таавчтай хүүхнээс болж огтордог ерөнхийлөгч өнөөдөр оюу толгойн төлөө нэгч дуурахгүй эдийн хурж байгаа нь бол үнэхээр авилгалтай холбоотой байх гэж ард иргэж харддаг шүү. Тийм учраас Монголын энэ төрөө та нар ч хийж чадахгүй, та нарын толгойч хүрэхгүй. Тийм учраас одоо яг энэ өдрөөс эхлээд цэг тавиад оюу толгойг хаагаад өг гэж гуйя. За хоёрдугаард нь энэ ахмадуудын тэтгэврийн хувьд одоо жишээлбэл би 22 настайгаас эхлээд 55 хүртэл ажилласан. Тэрнээс олон жил ажилласан. Тэгэхэд яаж юм? 35 жил ажилласан мөнгөө энэ ахмадын тэтгэврийнхаа юунд одоо хадгалуулж агаад энэ банкны эргүүлж агаад 40 жил эргүүлээд 40 жил банк салбарыг нь идэж уугаад ингээд ийм олон ахмадуудыг ахмад настангуудын тэтгэврийг нэмж чадахгүй байгаа. Энэ манай мэргэжсэн ловэрчингууд одоо төрийн 3 өндөрлөг бол одоо та нар нөгөө юу вэ? Хөрсөх тавчтай хүүхнээс огцордсон чинь нөгөө хин Сөв Батуудыг өмөөрөөд огцорч байсан тохиолдол бас байдаг. Тийм учраас тэр улсаасаа 10 дахин баян болсон гэж Сөв Батуудыг ард иргэж ярьдаг. Тэгвэл тэр Сөв Батуудын хөрөнгийг хурааж аваад та нар хууль бус хуулийн хулгай хийдэг. Тэрийг хурааж аваад ганцхан Сөв Батууд ч 10 улсаасаа 10 дахин баян гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ ахмадуудын тэтгэврийг сая 500 болох нөхцөл байна шүү дээ та нар заяа. Энэ төрийнхэн ханд саддгүй лөвөрчгуудаа одоо ахмадуудаа та нар яадах гээд байгаа юм? Өвхийг харах гээд байгаа юм уу? Хөлтгийг харах гээд байгаа юм уу? Одоо ахмадуудын тэтгэврийг шууд нэмж өгөл гэж шаардж байна. Төрийн лөвөрчгуудаа шаардж байна. Энэ бас манай ахмадуудаас нэг санд гаргадаг юм. Энэ тэтгэврийг бид хаан банкнд биш төрийнхээ банкнд хадгалуулъя гэж. Төрийн банк бол одоо тэр хувийн банк шиг маш том ашигын төлөө явж бид тэтгэврийн биднийг бол энэ том хүүгээр мөлчихгүй гэдэгт бол итгэж байна. Төрөө бол бид хүндэтгдэг, төрөө дээдлэлдэг. Төр гэдэг бол өрхийн тэргүүнээс төрийн тэргүүнээ дамжаад мөнгө тэнхэгтэй холбогддог энэ алтан хэлхээ. Тийм учраас төр бол бидний ивэн төрийн банкнд л одоо мөнгө хадгалуулъя. Хамтуудын төрийн зээлэг авахд одоо хамтын зээлэг одоо шаарддаг болов Энэ асуудлаар хариулъя. Ахмадын тэтгэврийг байна. Ахмадын юу одоо зээл гэдгээр бол ловер хийж байгаа. Ялангуяа саяын 36 сар бол зөвхөн одоо энэ баячуудыг банкуудыг одоо ашиг олгох зорилготой ийм юу яаж байгаа. Би та нарт энэ 36 сарын тэтгэврийн гүснэг таруулж байна. Одоо энэ
ерөөсө 18% гэж хэлж байгаа боловч үндсэндээ бол байна 23% хүү авчиж байгаа юм. Нийлбэр нь. Нэг хүүнүүдийн одоо үндсэн мөнгөндөө харьцуулахаар. Дээр нь байна одоо энэ 35 36 сар сарын дэтгэврийн 40% нь суудахж байгаа ш. Юу одоо тэр 1.4 18%. 40% суудаад дэтгэврийн 40% суудахчаад тэгээ 24-өөс 36 сарын хооронд бол энэ хүүний одоо 70%, 60% зөвхөн тэнд явж байгаа. Тэгэхээр 36 сараар дэтгэвэр авгээд шууд олгоод байгаа нь зүгээр их ерөөсөө л энэ арилжааны банкуудыг баяжуулж байгаа хэрэг. Дээр нь Монгол банкны журмаар энэ шууд албадан юу гаргаж байгаа. Энэ эрсдлийн даатгал гээд хүүхдээр нь даалгуулна. Тэгээ хүүхэд нь заавал төрсөн хүүхэд байх ёстой гэж шаардна. Тэгээ дээр нь бүр төрсний гэрчлэгийг нь аваачуулна. Сүүлийн 1 жилийнх нь цалин орлогыг одоо баталгаажуулна. Тэгээ дараа нь эрсдлийн даатгал гээд шууд авчихва. Одоо энд гэхэд бол одоо ингээд эрсдлийн даатгал одоо энд гэхэд 661 мянган цаа суудах байгаа байхгүй. Гэхдээ ийм байдалтайгаар одоо эдгээр чинь зүгээр одоо үнэхээр л одоо энэ хөгжчүүдээр тоглож бид нар тэр хадгалуулсан мөнгөө л авчихгаа байхгүй юу? Дэтгэврийн зээл гэдэг чинь. Тэрнээс үшүүд энэ хүмүүсүүд бидэнд мөнгө гаргаж өгч байгаа юм биш. Гэтэл ерөөсөө дэтгэврийн зээл олгосон өдөр нь одоо бүх тэр өөрийнх нь дэтгэврийн 23%-ийг шууд хураагаад авчиж ухаандаа 3 жилийн дэтгэвэр авахд 1 жилийн дэтгэврийг суусгаад авчих байгаа байхгүй юу? Гэхдээ ийм ловерэж болох юм уу? Энийг л хэлье. Занзан шатар Монгол хүн мега төсөлгээд маш том төсөлгээд баг бидний шууд төсөл хийж тийм ээ. Одоо тэтгэврийн зээлээр ерөөсөө тэр батлан дагш магш тэр тэрийг ерөөсөө бүр мөсөн болоомор байгаа. Тэгээ надад одоо тэр банкд хүүгүүл ерөөсөө бүр хүүгөө бол. Чи ямар Монголын банкнууд эх орноос урсмал гадны банк оруулж ирэх хэрэгтэй шүү. яг үнэ. Оруулж ирэх нь бид нар дэмжиж шүү ардам. Нэг л гадны банк оруулахад тэгэл. Өрсөлдөөнгөө зүгээр нэг ардамд шуулсан тийм хэрэггүй шүү. За өнөөдрийн хэвлэлийн хуралд ирсэн одоо энэ телевизийн нөхдүүд саний сайтынхан та нөхдöd баярлалаа. Тэгээ ахмадуудын үгийг аль болохоор сайн дамжуулаад өгөөрэй. Тэгээ аргаа марсандаа хандж байгаа шүү. Энэ ямар чадамжгүй төрөхийн дахиад нэг үгтэй яа. Зөөрчнгуудаа та нар заяа. Та нар зөөртөө зөндөө одоо хулгайч ирнээсээ гарч ирсэн цойж сөрмөрөн. Одоо тэр мөнгнөөс өг тэг байхгүй өөх боломж байхгүй. Өөрснөө бүхэл бүтэн Монгол улсыг самраад сүрүүлээ дуусгаж штэ. Энэ төрийн зөөрчнгууд Монгол улсаар тоглолцоод байхад ард түмэн яагаад ойлгохгүй юм бэ? Ард түмнийг энэ бүгд төрөгчээд байна. Энэ зөөрчнгуудаас өд үндсээр нь энэ зөөрчнгуудаас салах цаг нэгсэн. Тэгэхээр яг үгүй монголчууд нэгдэх ёстой. За энэ Занзан шатраа алин болгон гадагшаа явж доншилчилдэм бэ. Нин тэргүүнд энэ ахмадынхаа дэвтэрийг шууд нэм. Наад хуулиар өөрсдөө болохоор яг төрийн орон дотор арилтдаг. Төрийн орон дотор альбан тушаалын төлөө 8-ацдаг. Төрийн орон дотор янхантдаг. Ийм шүү дээ одоо Занзан шатраа мэдж байгаа шүү дээ. Тэр яагаад энэ ард түмнийг зовоогод байгаа юм? Энэ хөвгчүүдийг яагаад зовоогод байгаа юм? Та нар маш их хайрлагаад одоо нөгөө панапны юу гэдэг тэр юм төгрөг гүрсэн. Бас яасан 10 хэдэн Гэрүүл нийгмийн хамгааллын сайд төрийнхөө та нар ингэдэг юм аа. Монголын хууль ард түмэнд хэрэгжиж та нар хуулийг гойд болгон захируулж байна. Тийм учраас Монголын дойрчингуудаа чадамжгүй төрийнхөө одоо энэ өдрөөс эхлээд энэ тэтгэврийн хөгжчүүдийг харж үз та нар мөнгөний хэдэн удаа хэдэн жил банкаар та нар эргүүлсэн өчнөө өөр төлөө дарсан байгааг бид нар хадгалж байгаа учраас энэ үгийг та нарт энэ одоо сайхан хэмжээг нэр дайж байна. За хэмжээг Дор чанд хүн намын дарга дор чанд чоожил сүрэн Ав Бакер яаралтай огцор гэдгийг шаардсан шүү. Огцор Ав Бакер огцор дор чанд огцор чоожил сүрэн огцор ард түмний тогийг дасгаавал амьдралын дасгаа бол Өөрссөн мөнгө гаргаа ахмадтай яаралтай бүрийн ними өөрсөх мөнгөийг гарга. Баячуудынхаа хөрөнгийг хураа таа. Хураа.
Шаардж байна. Баяртай хөрөнгө хураа. Бүрийн нэм яартай нэм хураа. зуун түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.